Дэлв хотогт Жамсран жав. Өөрийн намтар 10 дугаар хэсэг. Шүүх ажиллагааны журам гэвэл 5 байцаагч тус бүр ээлжээр асуулт тавьж байв. Нэг байцаагч нь эмэгтэй хүн байлаа. Заримдаа нэг байцаагч нь цаасны тасархай дээр юм бичиж бусаддаа дамжуулна. Заримдаа асуух ээлж нь болсон байцаагчид хэрэгтэн өөрт ашигтай байдлаар хариулт өгөх асуулт тавьчихгүй гэж сэрэмжлүүлсэн бичиг бичээд байх шиг санагддаг юм а. Бусад үед нь зарим ноцтой асуулт тавихыг бүгд зөвшөөрч байгаа эсхийг мэдхийн тулд иймэрхүү цаасыг гар дамжуулан үзээд байгаа юм шиг харагддаг байлаа. Надаас олон асуулт асуусны дотор нэг удаа "Ванчин богд сайн хүн үү, муу хүн үү?" гэж асуув. "Тааруухан хүн байхаа" хэмээн би хариуллаа. "Та яаж мэдээвэ?" гэж асуув. "Би түүнийг биечлэн танихгүй юм аа. Гэхдээ тэрээр Хятадд цэрэг босгох гэж байгаа гэх юм уу? Гадаад Монголыг эзлэхээр Японы тусламж илэрхийлж байна гэж хэвлэлд байнга нийтлэгдэх юм аа." Энэ талын асуултыг ингэс хийгээд орхив. "Өнөөгийн бидний байдал гэдэг маань Тэнгэрийн хүсэл гэж та боддгоо" хэмээн надаас асуулаа. Тэнгэрийн хүсэл хүний үйл ажиллагаа хоёр нийлээд ирэхлээр улс үндэстний байдал өөрчлөгддөг гэж хуучин ном сударт өгүүлсэн байдаг. Тэгэхээр манай оронд өрнөж буй шинэ үйл явдал маань Тэнгэрийн хүслээр бий болсон хүний ажиллагааны үр юм даа гэж би хариулав. Байнгын байцаалтыг 5 байцаагч буюу шүүгч нар явуулав. Яллагч, өмгөөлөгч нар хааныг асуулт тавина. Асуухаас өмнө шүүхийнхнээс зөвшөөрөл авна. Цэргийн яамны төлөөлөгч асуулт тавих зөвшөөрөл хүсв. Тэрээр "Та лаван шамрыг мэддэг болоод удаж байна уу?" гэв. "Удаагүй" гэж би хариулав. Тэгснэ бидний аль нь нөгөөгөөсөө ус авах санаа байсан эсхийг асуув. Миний л тухайд тийм зүйл лав байхгүй гэдгийг хэллээ. Тэгэхэд тэр "Хэрв та хоёр бие биенээ мэддэг болоод удаагүй юм бол та нарын хооронд ус санах зүйл үгүй бол өөрийгт нь орооцолдуулсан мэдүүлэг яагаад өгсөн юм бэ гэж надаас асуув. Би энэ асуултад хэрхэн хариулж чадах билээ? Миний л мэдхийн тэгэх учир байхгүй. Учир бий гэж үзвэл та түүнээс асуух хэрэгтэй гэж би хариуллаа. Ханиаднаас болж миний хоолой сууж чанга ирж чадахгүй байлаа. Ядарч босоо зогсоход хэцүү байгааг минь шүүх мэдсэн байх. Сууж амс хийж болох уу гэхэд шүүгч сандал авчирж өгөхийг тушаав. Өмгөөлөгч намсраа миний хажууд ирж зогсон сулхан хэлсэн үгийг минь дамжуулж байлаа. Тэрээр тун чадварлаг өмгөөлөгч байсан бөгөөд надад тун чих тус болж билээ. Тэрээр Японтой холбоотой урван тэрслэгч хэмээгдэж хожим нь шийтгдсэн бүлэг хүмүүстэй нэгт холбоотой байсан бөгөөд үүнийхээ улмаас 1937 оны хавар Монголоос зүхтан гарсан юм. Тэрээр 1939 онд Өвөр Монголд ирж надтай хамт байлаа. Япончуудаас дайжиж чунчин орохоор Өвөр Монголоос явхад минь тэр тэндээ үлдсэн билээ. Тэрээр 1944 онд Гадаад Монголын тагнуул хэмээгдэн Япончуудад цаазлуулсан билээ. "Та өөрөө лаван шамраас асууж болно" гэж даргалж буй шүүгч хэллээ. Лаван шамрыг гэрчийн зогсоолд дуудан ирүүлв. Би түүнээс асуудгийн учир юу вэ? Түүнд ямар асуулт тавих юм бэ гэлээ би. "Юу асуухаа өөрөө мэд. Энэ бол таны хэрэг" хэмээн шүүхийн дарга хэллээ. Энэ хэрэгт намайг хэрхэн хандаж байгааг эргэн давгаар асуулгасан хэмээн та мэдүүлжээ. Тэрээр надаас асуугаагүй гэж мэдүүлсэн байх юм. Намайг үнэхээр энэ хэрэгт холбоотой байсан гэж бодож байгаа эсхээ хэлж өгөхгүй юу гэж би асуулаа. Тэрээр "Би мэдэхгүй. Та бид хоёр урд нь огт уулзаж байгаагүй гэдгийг та зөвшөөрөх үү?" "Огт уулзаагүй." "Тэгвэл юуны учир мэдүүлэгтээ намайг татаж оролцуулав?" Би балган донио сэржмийг эргэн давгад зориулж уншсан юм а. Миний асуусан асуултад хариулна уу? Таны хэлсэн чинь миний асуултын хариу биш байна гэж хэлэхдээ би хөхрөвл улсууд даган инээлээ. Би мэдэхгүй гэсэн хариуг тэр хүн өчөв. Шүүх түүнийг "Суудалдаа суу" гэлээ. Энэ үед шүүх ажиллагааг үзэх гэсэн томчуул гарч явлаа. Тэр өдрийн шүүх ажиллагаа дуусахаас өмнө байцаад үргэлжилсэн боловч гойд юм юу ч байсангүй. Маргааш өглөөний анхны асуулт нь нэлээд ээдрээтэй асуулт байсан бөгөөд зарим зүйлийг тайлбарлах шаардлагатай. Монголын сүм хийдэд төвдөөс нэртэй эрдэм номтой том лам нарыг залж суулгадаг заншилтай байлаа. Тэр үед Гадаад Монголын янз бүрийн сүм хийдэд Ванчин богдын морилдог Даршлөмб хийдээс 13-аас цөөнгүй лам заларч байв. Ихэнх нь гавж цолтой байсан. Энэ нь их бага хэмжээгээр шашны ухааны доктор гэсэн үг.
Энэ нь Лахас хотод цагаан сараар ном хаялцуулан шалгаруулж олгодог лаарм буцаалтай дуйн гэсэн үг юм. Олгосон шашны сургуулиас нь шалтгаалan харьцуулан дуйлгэж болох бусад хэд хэдэн төрлийн зэрэгдэв байдаг. Тэр цагт Ванчин богд төвдөөс дайжиж гадуур сууж байсан бөгөөд түүнийг улс төрийн талаар Хятад Японтой холбоо сүлбээтэй гэж элдв цуу яриа байдаг байсан болохоор Тогин хийдээс ирсэн шашны өндөр хэрэгэм зэрэгтэй эдгээр 13 ламыг ихэд сэжгэлдэг байлаа. Миний хошууны ойролцоох өргөн уудам нутаг дэвсгэртэй Далай Чонхор вангийн хошуунд тэд тусгай хийдтэй бөгөөд тэндээ төвдөөс гавж залж суулгадаг байсан юм. Сүм хийдийг харж хамгаалах, арчлан тордох зорилгоор тусгай хамжилгат ардуудыг гадуур байлгаж ажилуулдаг байсан бөгөөд хийдэд суудаг гавжийг хошууны бүх сүм хийдийн дээд хамт хэмээн үздэг байлаа. Хэдийгээр түүнд зориулан ойролцоохон босгосон сүмийг түүний байнга суух орон хийд хэмээн тооцдог боловч тэрээр гол төлөв ихэнх цагаа хошууны гол хийдэд өнгөрөөдөг байв. Энэ бол асар том чинээлэг хийд байсан бөгөөд түүний эргэн тойронд ногоо тарьдаг байлаа. Түүний орлогоор хийдийн зарим хэрэгцээг хангадаг байлаа. 1932 онд төрийн зарилгаар уг хүрээг татан буулгасан юм. Тэр үед Далай Чонхор вангийн хошууны гавж ламаар эргэдэл гихч хүн сууж байлаа. Миний шав бас нэг эргэдэл нэртэй хүн байсан юм. Тэр хүн манайхаас зүүн тийш Улаанбаатар орох замд орших хошууны хүн бөгөөд ихэнх цагаа ховдын хязгаарт өнгөрүүлж гүртэм химээх бөөгийн аргаар эмчилдэг хүн байсан. Ийхүү хүмүүсийг эмчилж түүнийхээ шанд бэлгэсэлт авч баяжсан нэг юм блэ. Ховдоос гэртээ ирэх буцах замд нь миний хүрээ байлдаг тул хаяа манайхаар ирдэг байсан юм. Надаас эргэдлийг мэдхүү гэж асуулаа. Тэгэхээр нь би ямар эргэдэл гэж тодруулбал эргэдэл гэгэн гэж байна. Хаанхын эргэдэл гэгэн билээ? Тэрхийн цагаан нур хошууны эргэдэл гэгэн гэд Далай Чонхор вангийн хошууны нэг нутгийг нэрлэв. Би учрыг ойлгож би мэдэхгүй юм байна гэж хариулв. Түүнийг мэдэхгүй гэсэн чинь юу гэсэн үг вэ гэд тэр хүн нэг удаа их мөнгө бүхий тэмээн хөсгөхтэй танай хийд дээр зогссон шүү дээ. Өөрийн эзэн Ванчин богдод бараалахаар явах замдаа танаахаар орсон гэсэн мэдээ ирсэн юм байна. Та бүхний хэлээд байгаа эргэдлийг мэдэхгүй юм байна. Эргэдэл гүртэм гэдгийг л мэдэх юм байна. Энэ эргэдлийн номын багш нь Даржаа гэдэг хүн юм блэ. Энэхүү Даржаа гэгч хэд хэдэн удаа Лахас орсон бөгөөд би түүнийг 2 удаа өмнөх Далай лам руу явуулсан юм. Хожим нь тэрээр ховдын хязгаарт сууж байсан. Дараа нь манай хийдээс зүүн тийш байх уугуул хошуундаа буцаж ирсэн юм. Энэ шүүх ажиллагаанаас өмнө хүн эргэдэл гүртэм хар ахаараа Даржаад бэлгэсэлт хүргүүлсэн бөгөөд тэр хүн нь ховдоос буцах замдаа манай хүрээгээр бууж морцсон юм а. Тэдний асуугаад байгаа эргэдэл миний мэддэг эргэдэл 2 өөр хүн болохыг тайлбарлаж байж шүүх сая энэ талаар байцаахаа болов. Байцаалт дуусах тийш хандаж байгааг мэдээд би үг хэлэх зөвшөөрөл хүсв. Шин засгийн газар нь ядууд орд ард болон дунд зэргийн хөрөнгө чинээтэй хүмүүс туслах бодлоготойг би мэднэ. Энэ бодлогыг би үндсэнд нь зөвшөөрдөг. Гэхдээ язгууртан гарлын хүмүүс чинээлэгчүүд бол мөн л Монгол улсын иргэн гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр засгийн бодлогоор эрх зэрэг хөрөнгө чинээний хувьд ядуу дор дардыг дэмжиж болох боловч зэрэг тушаал хөрөнгө хогшлих нь байдлаас болж тэднийг дайрч болохгүй. Хуулийн эсрэг үйлдэл хийгээгүй бол аль ч монгол хүнийг буруутхан ялдах учир байхгүй болов уу гэж би хэллээ. Миний хэлсэн үгийн талаар юу ч дуурсангүй. Намайг гэрчийн зогсоолоос бууж суудалтаа очиж сууж болно гэлээ. Дараа нь югзрийн тогооч бодоог байцаах ажил эхлэв. Түүнээс эрэгдэн давгаас түүнд өгсөн бичгийн тухай асуув. Түүний ямар утгатайг мэдэх хэсэх, эрэгдэн давг түүнд юу гэж хэлсэн, хүргэхээс өмнө тэр бичгийг яасан, югзр лам энэ тухай мэдсэн эсэх гэх мэтийг лавллаа. Тэрээр эрэгдэн давг энэ бичгийн талаар хинч мэдэх ёсгүй гэсэн учраас түүнийг нуусан гэлээ. Тэгэхэд нь уг бичгийг хаана нуусан, чухам ямар тусгай газар нуусныг түүнээс асуув. Югзр лам шатар балнаар гараад явчихсан байсан тул эрэгдэн давг бичгийг биечлэн хүргэж өгөх боломжгүй болсон учраас бодоогоос тэдний хаашаа явсныг асуужээ. Тэгэхээр нь тэрээр мэдэхгүй гэж хариулсан байна. Тэр оройдоо бодоо бичгийг шатар балд өгөхийг мартсан тул маргааш өглөө өгчээ. Юун бичиг болохыг нь түүнд хэлээгүй бөгөөд бичиг үл мэдэх учраас тэрээр уншиж чадаагүй байж. Югзр лам энэ бичгийн тухай мэдээгүй. Энэ нь уг бичгийг харсан гэж хэлсэн югзр ламын өөрийнх нь мэдүүлэгтэй зөрөв. Тэгтэл шатар бол уг бичгийг уншаа зогсож байхад нь югзр лам өрөөнөөс гарч ирсэн болж таарч байгаа бөгөөд уг бичгийг яаж харсан гэдгийн учир иймжээ.
Ингэснээр бодоог байцаах ажил дуусав. Мөн өдрийн үдээс хойш Югзар ламыг байцааж эхлэв. Тэр өдрөө маргааш нь буюу 9 дэх өдрийн өглөө хүртэл түүнийг байцаах ажил үргэлжлэлээ. Югзар ламын хариулт нэн авцалдаа муутай, заримдаа залруулахад бэрхтээ байв. Жишээ нь тэр аль бичгийн талаар мэддэг байсан, ямар бичгийг олж харсан, одоо яг ямар бичгийн утга агуулгыг мэдэж байгаа гэх мэтийн асуудлаар тун их бодилж байлаа. Түүнийг сандрагсан нэг асуулт бол Ванчин богдыг бараа болох 1000 хүний хамт хүрээндээ урьсан эсэх тухай байлаа. Югзар ламын хийд 1000 орчим ламтай байсан бөгөөд энэ нь Ванчин богд 1000 ламтай ирэх гин гэсэн цуу ярианы их болж бодлуулсан байж болзошгүй юм. Югзар лам асуултад хариулахдаа үе сүрхий уурлаж байсан бөгөөд түүний мартсан сансан холилдон уламж бодлаан болж байлаа. Шүүх Югзар лам тэрхүү хорлон сүйтэх утга санаа бүхий бичгийг мэдэж байсан гэдэг ялыг түүнд тохох гэсэн чармайлтаа дэмжүүлэхэд гэрчийн мэдүүлэг авах гэж үе шатар бал тогооч бодоо нарыг дуудаж байлаа. Эцэс сүүлд нь Югзар лам ямар ч найдваргүй хэрэгт холбогдов. 9 дэх өдрийн үлдсэн хэсэгт Доной жавыг байцаан түүнийг ил хэрэгт гүн унгаж амжив. Эрэгдэн даваг тэр хоёр хэсэг хугацаанд нэг байранд сууж байсан бөгөөд байцаалтын зорилго нь тэр хоёрыг бүхний талаар ярилцдаг байсан. Доной жав бол эрэгдэн давгийн гар хөл мөн тул болсон бүхнийг мэдэж байсан гэдгийг нотлох явдал байв. Доной жав намын гишүүн тул түүний хэргийг тун ноцтой гэж үзлээ. Намсрай болон нөгөө нэг өмгөөлөгч нь нотлох баримтыг сонсоод түүнийг өмгөөлөх хариуцлагаас татгалзав. Намсрай өөрөө намын гишүүн байсан уу үгүй юу би мэдэхгүй юм. Гэхдээ би түүнийг намын гишүүн байгаагүй гэж боддог юм а. 9 дэх өдрийн шувтаргаар тэд Даштиндвийг байцааж эхлэв. Даштиндв бол Хятадтай хамсан нууц хувилдаанд бэлтгэсэн хэмээн мөн шийтгэгдсэн нөгөө цууд Бадамдоржийн хамсаатан байсан билээ. Даштиндв лам хүн хэдий боловч богд гээгнээс иргэний чин ван химээх тайч хэрэгм хүртсэн нэгэн байв. Түүнээс мэдэх бүхнээ ярихыг хүсв. Тэрээр даруй тгий химэн өгүүлсэн нь амиа авч гарахыг бодсон хэрэг байлаа. Хүмүүстэй ярьж байснаа иргэн санаж холбогдох хүмүүсийг тодтохон нэрлэж бүхий л хувилдааны тухай маш тодорхой нарийн ширээнийг мэдүүлв. Баригдахаас өмнө мэдэж байгаа зүйлийнхээ талаар эрх баригчдад мэдэгдсэн үү гэж түүнээс асуухад тэгсэн гэж хариулв. Надад ойлгогдоогүй нэг зүйл бол хувилдагчдын дунд анхнаасаа сөрөг тагнуул маягаар томилогдсон ажилласан юм уу? Эсвэл магадгүй хувилдаанд эхлээд оролцож харин хожим нь хамсаатнуудаа илчилж байгаа юм уу үгүй юу гэдэг л байлаа. Югзар лам хувилдаанд үнэндээ нарийн оролцоогүй. Иргэдэн дав түүнээс ихээхэн хэмжээний мэдээлэл авдаг байжээ гэдгийг харуулхад нь түүний мэдүүлэг чиглэгдэж байгаа нь анхаарал татав. Даштиндвийг баг байцаалаа. Гол мэдүүлсэн зүйл нь гэвэл хажуунаас нь таслаагүй өөрийн ярьсан зүйл байв. Дараа нь бүүвээ гавж байцаагдав. Түүний ах Чойжним гэдэг хар хүн байсан бөгөөд тэр хоёр янз бүрийн газраар явж хүмүүстэй уулзах, бичиг хүргэх, болзоо тогтоох зэргээр холбоо барих ажил гүйцэтгэж байжээ. Үүний дотор тэмээ, унлаг эдлэгээний мал наймаалж байсан хэрэг бий аж. Миний санаж байгаагаар дараагийн хэрэгтэн нь Чойнзон цорж байв. Надаас асуусан шигээ түүнээс Ванчин богд сайн хүн үү, муу хүн үү гэлээ. Тэгэхээр нь тэрээр энэ бол жинхэнэ Ванчин богд биш гэж хариулв. Учрыг нь лавлвал Ванчин богд бол гэгээн хүн. Бээжин болон хаан нэгтгээс Ванчин богдын талаар дуулдаг шиг тийм хэрэг явдалд орооцолдох ёсгүй хүн. Тэгэхээр энэ дуулдаад байгаа Ванчин богд бол хуурамч хүн байх ёстой хэмээн боддог гэж тэр хэлв. Энэхүү хариулт шүүгчдийн уурыг хүргэв. Шүүхийн дарга бус өөр нэг шүүгч чи л Ванчин богдын талыг баримтлагч мөн ард түмэн чамайг устгал таарна гэлээ. Чойнзон цорж бол олон шавьтай судар намд гаргуун нэгэн байв. Үзмэрч хэмээн зард гарсан хүн байж лээ. Шоо орхиж үзмэрхийн хүмүүстэй ихэд дотн анхаарал тавьж харьцдаг хүн байлаа. Түүний шавнар шүтэн бишрэгчдийг нь байцаахад бүгд л үзмэрч гэхэд эргэлзэх зүйл байхгүй. Тэрээр хувилдаанд оролцох ёсгүй гэцгээжээ. Түүний шүүхэд дуудагдсан учир гэвэл бүүвээ гавж түүнд очиж үүсгэх гэж буй үйл бүтгүү хэмээн юу хийх гэж байгаагаа ч хэлэлгүй мэргэлүүлсэн байж. Чойнзон цорж шоорхоод наад сэдэж буй үүлээ орхих гэж хариу өгсөн байжээ. Холбогдох хэрэг шалахгүй боловч Чойнзон цорж 10 жилийн ял авч билээ.
5 жилийн дараа суллагдсан боловч дахин баривчлагдаж алах хэл заагдсан гэж би сонссон. 2 дахь удаага чухам юуны учир баригдсныг нь мэдэхгүй. Гэхдээ энэ нь гиндэн дэмдийн хэргийн үеэр болсон байжээ. Энэ хэрэгээр 70 гаруй хар хүн 2425 лам баригдан алах хэл заагдаж цаазаар авагдсан юм. Энэ хэрэг явдал 1935 онд болсон доо. Байцаагдаж байсан бас нэг хүн гом битшин байлаа. Эрэгдэн давг болон гол гэрч нар энэ бичгийн талаар түүнийг аливаа зүйл мэдэхгүй хэмээсэн. Гэвч шүүх хамгийн гол чухал бичгийн эхэн дээрх тайлбар зарим хэдэн үгийг таньж шатрал төргүүлсэн бичиг бол түүний гараар бичигдсэн бичиг мөн хэмээн тогтоожээ. Гом бичсэн бас байшиндаа сум нууж байсан хэрэгээр байцаагдаж байлаа. Тэрээр хариулахдаа нэгэн цагт цэргийн алба хашиж явсан лахас орох хөсгийг даган хамгаалагч нарыг сумаар хангаж байсан бөгөөд ийм замаар сум түүний гарт орсон хэмээн тайлбарлаж байв. Тэрээр уг сум хэрэгслийг анзаарч харалгүй өнгөрч эргүүлж тушааж чадаагүй болохоос альва хэлбэрээр нуун дарагдуулаагүй хэмээн өчөж байлаа. Байцаалт энэ асуудлыг нь дахин хүндсэнгүй. Шүүх хурлын үлдсэн хугацаанд онц чухал гэсэн альва асуудал гарч ирсэнгүй. Байцаалт их төлөв дам яриа буюу хоосон хардлагын шинжтэй жижиг сажиг зүйлсийг гарган ирж өдөр бүр олон хүнийг байцааж байлаа. Жишээ нь намын гишүүн Дамб гэгч хүн байв. Тэрээр 50 гаруй настай бөгөөд нилээд мулгуу нэгэн байлаа. Нэг өдөр эрэгдэн давг түүнтэй уулзахаар ирж аянд явах гэж байгаагаа хэлжээ. Ярилцах зуураа тэр новшнуудын мууг үзэндээ гэд багштай барих хадаг гуйжээ. Багш нь хэн болох тухай юу ч дурдсангүй. Дамб түүнд хадаг өгч явуулжээ. Хожим нь Дамбын ихнэр отож жамцсан Маранбаас эм залхаар очиж ламтай дэми ярих зуур тэрээр эрэгдэн давг ирж нөхрөөс нь хадаг гуйсан тухай хэлж л дээ. Отож түүнийг би сайн танина. Өөрт хамаагүй юмыг цааш бүү ярьж бай гэж эхнэрт загчээ. Дараа нь Цэнцүрэн гэдэг нэртэй залуу байцаагдав. Тэр залуу мөн л намын гишүүн байлаа. Тэрээр сайхан залуу байсан бөгөөд ядуу гэр бүлээс гаралтай чин шударгаар намын гишүүнд элссэн. Аливаа нэгэн хувилдааны тухай мэдэх юм юу ч үгүй. Шүүхэд дуудагдах хүртлээр эргэн тойрондоо юу болоод байгааг үнэндээ мэдээгүй боловч шудраг бусаар баригдаж хэдэн сар хоригдож байгаа нэгэн болоо. Шүүхийн дарга хэлсэн нь за тэр бүхэн яахав? Дуугүй байсуу. Бид чиний хэргийг гэрчлүүлнэ гэв. Энэ бол шүүх хурлын 18 дахь хоног байлаа. Тэр үеэр гэрчийн этгээдийг олсон байлаа. Тэр хүн бол шүүх хурлын анхны өдөр бид гурвыг анх оруулсан өрөөнд хэвтэж байсан улаан дээлтэй хүн мөн байлаа. Би нэрийг нь мэдэхгүй юм. Түүнийг ороод ирэхэд шүүхийн дарга энэ бүхний тухай чи юу ч мэдэхгүй гэсэн байхаа гэж Цэнцүрэнд хэлв. Цэнцүрэн дууга хувирган үүний тухай надад мэдэх юм алгаа гэлээ. Шүүхийн дарга гэрчээс Цэнцүрэн болон бусад хэрэгтэн нарын тухай чи юу хэлэх вэ гэж асуув. Олон хүн баригдаад байсан тэр нэгэн өдөр тэр нэгэн цагт эрэгдэн давг тэдний дотор байгаа гэдгийг нийтээр хараахан мэдэхгүй байсан цаг. Тэгэхэд Цэнцүрэн хоёр хэрэгтэнтэй ярьж байх нь чигтэлсэн. Тэд хүмүүсийг юуны учир баривчлаад байгааг түүнээс асуусан. Эрэгдэн давгтай холбоотой байхаа даа гэж тэр хэлж байсан хэмээн гэрч мэдүүлв. Шүүхийн дарга Цэнцүрэнд хандаж энэ үнэн үү? Чи эрэгдэн давгийн тухай ийхүү дурсаж байсан уу гэж түүнээс асуув. Цэнцүрэн гэрчийн хэлснийг үнэн гэж зөвшөөрөв. Шүүхийн дарга Цэнцүрэнг суу гэлээ. Түүнийг цааш байцаасангүй. Шүүх хурлын төгсгөлд түүнийг хөнгөвтөр шийтгсэн юм а. Их сурвалж бидний монголчууд цуврал ариун сэтгэл авралын үндэс дэлүү хутагт жамсран жав. Хэвлэлд бэлтгэсэн эл чойжил сүрэн цувралыг эрхэлсэн Ц гомб сүрэн Улаанбаатар 2000 он 145-аас 232 дугаар тал. Энэхүү түүхийг сонсдог ном болгох ажлыг санаачлан ивент тэтгэгч Хадан хүүгийн энх отхон өгүүлэгч Ганзөрөгтийн оюун туяа.